Жигжид даржийн Баттөрн 1966 онд Баянгор аймгийн Богд суманд төрсөн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1975-аас 1983 онд Богд сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги, 1983-аас 86 онд Дундгов аймгийн хөдөө аж ахуйн техникумыг малын багамч мэргэжлэр, 2000-аас 2003 онд Улаанбаатар хотын хөдөө аж ахуйн гэр сургуулийн мал эмнэлэг биотехнологийн сургуулийг малын их эмч мэргэжлэр, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг удирдлагын академиг байгууллагын удирдлага мэргэжлэр тус дүүргэсэн. Ажил амьдралынхаа гарааг барилгын 187 дугаар ангийн туслах аж ахуйд малын бага эмчээр цэргийн алба хааж байх хугацаанд эхлүүлсэн бөгөөд Баазган сумын зоон мал эмнэлгийн тасгийн салбарын эрхлэгч, багийн малын бага эмч зэргийг хийж 2001 оноос буянт хөөвөр хувийн мал эмнэлгийг өөрийн хөрөнгөөр байгуулан Баазган сумын 2 дугаар багийн малчтад мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлсээр байна. 2006-аас 2008 онд аймгийн хүнсүтэй аж ахуйн газрын мал эмнэлгийн албанд халдвартын эмчээр, 2008-аас 2009 онд Европын холбооны санхүүжилттэй Францын хил хязгааргүй малын эмч төслийн орон нутгийн ажилтан, 2009-оос 2014 онд хүнсүтэй аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын мал эмнэлгийн албаны халдвартын их эмчээр, 2014-өөс 2016 онд Баазган сумын буянт хөөвөр мал эмнэлгийн эрхлэгчээр, 2016 оноос аймгийн хүнсүтэй аж ахуйн газрын даргаар ажиллаж байна. Жигжид даржийн Баттөрн мал эмнэлэг хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 35 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Японы JICA, Америкийн нэгдсэн улсын хөгжлийн агентлаг Мерсикор, Монгол Витнет, төрийн бас байгууллага, олон улсын морин аяллаа холбоо зэрэг олон улсын байгууллагаас зохион байгуулсан мал эмнэлэг хөдөө аж ахуйн чиглэлийн 50 гаруй сургалтанд амжилттай оролцож, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, мэдсэн сурснаа үйлдвэрлэл нэвтрүүлэн ажиллаж байна. Тэрбээр ажил үйлсээрээ мэргэжил нөхдөө хушуучлан ажиллаж, төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан түгээн одон, алтан гац ордон, ардын хувьсгалын 90 жилийн ай медаль, сумын хөдөлмөрийн авраг, аймгийн авраг мэргэжилтэн, хүнсүтэй аж ахуйн хөнгөлөлтөөр яамны хүндэт жуух бичиг, хүнсүтэй аж ахуйн тэргүүний ажилтан, аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна. Мал эмнэлгийн салбарт олон жил доктор суурьшил, итгэвч зүтгэл, үр бүтээл санаачлагтай ажиллаж, түүний дотор гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг гардан зохион байгуулж, аймгийг гоц халдварт өвчнөөр 50 бүсээр авч үлдэхэд онцгой анхаарч, улсын төсөвт дарамт учруулаагүй аймаг болж, эрүүл бүсийн статусаа хадгалж, мал мах экспортлоход үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрийг үнэлж, Монгол улсын төрийн дээд шагнал, Монгол улсын малын гавьяа тэмч цол тэмдгээр шагналаа. Энэхүү шагнал нь манай аймгийн хувьд 1983 оноос хойш тасалдаад байсан гүн хүндэтгэлтэй гавьяа шагнал гэдгийг дуулгахад таатай байна. Малын гавьяат эмч цолоор Жигжид даржийн Баттөр Баянгор аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга. За хөдөө аж ахуйн салбарт 35 жил ажиллалаа. За үүнээс бол 30 жилийн мал эмнэлгийн салбарт ажиллалаа. За мал эмнэлгийн салбарт ажилласан энэ хөдөлмөрийн төр засаг маш их өндөрөөр үнэлж Монгол улсын малын гавьяат эмч цол бүртээсэндээ баяртай байна. Төр засагтаа баярлалаа. Мэргэжилт нэг нөхдөд баярлалаа. Хамт олондоо баярлалаа.